За, та бүхэндээ өдрийн мэндийг дэвшүүлье. Ер нь улсын их хурл энэ гүйцэтгэх засаглал сүүлийн хэдэн жил хулгайтай тэмцэх тухай яриад байгаа. Шийдэгддэггүй. Ямар нэг хулгайн асуудлыг нийгэм дэлгэж тавиад иргэдэд төөрөгдүүлээд ингээд хоёр хуваадаг. 60 тэрбумын хэрэг шийдэгддэггүй. Жидүүгийн асуудал шийдэгддэггүй. Нүүрсний асуудал шийдэгддэггүй. Энэ асуудлыг одоо нэг тийш нь шийдээд буруутай бол буруутай, буруугүй бол буруугүй гэдгийг гаргахгүй бол улсын их хурлаараа нэг юм хулгай шүүдэг, хөгжлийн бодлого дэвшлийн тухай хэлэлцүүлдэг, бодлогын мэтгэлцээ өрнүүлж байх байтал ингээд ажил албан тушаал хулгайтай тэмцэх тухай парламент бол хамаг цагаа зарцуулж байна. Монгол улсад хийх ажил маш их байна. Ажлын байрыг бий болгох, түүнийг бий болгодог хувийн хвшлийг дэмжих, экспортыг бий болгох, энэ ажлуудаа ер нь хэзээ хийх юм бэ? Дарга ихтэй улс, үйлдвэр байдаггүй улс, хөгжил дэвшлийн тухай ярьж болдоггүй. Тэгээ энэ асуултанд одоо ерөнхий сайд хариулж өгөөч. Энэ яриад байгаа энэ хулгай зэлгээтэй асуудлаа хизээ нэг тийш шийдэж дуусгах юм бэ? Энийг ийм улс төрийн хиллэг бий болчлоо. Яг ингээ хуулийн хүрээнд үнэхээр ийм зүйл байгаа мó байхгүй мó? Монголын ард түмэн ч гэсэн энийг одоо харж байна. Цаашдаа Монголын парламент чанартай хууль батлахад цагаа зарцуулмаар байна. Монгол улсын гүйцэтгэх засаглал яг энэ хуулийг хэрэгжүүлэх өвлжилтийн бэлтгэл Монгол улсад нэг ч гэсэн үйлдвэр барихын асуудалд цагаа зарцуулмаар байна. Тэгээ энэ асуудлыг тодорхой хариулт өгөөч. Эргээд жилийн дараа ийм яриад суудаг парламент, суудаг засгийн газар байж болохгүй шүү гэдгийг хэлье. Баярлалаа. Ерөнхий сайд Гомжин Хянзандчид хариулна. За, Баатар гүшүүний асуултанд хариулъя. Ер нь бол энэ нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хүрээнд энэ онд 58 гэмтэрх толгодох асуудлыг шийдвэрлэж энэ 106 хэрэг нээн шалгаж байгаа гэсэн мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагуудаас ирүүлсэн. За, ер нь энэ нүүрсний хэрэг гэгч бол улс төрийн өндөр эрсдэлтэй олон нийтийн дунд шуугиан тарьсан олон асуудлууд яригддаг. Нүүрсний гэрээ үн цэнээс ахуулаад энийг л одоо нэг тийш нь болгоё гэж манай засгийн газар тэмцэж байгаа. Ийм учраас энэ талаар нүүрсийн сонсгол явуулж бас тэр доторх гэдэс дотор асуудлуудыг нь уудалж үзээд бодиттой хэрэг асуудал байна гэж тогтоогоод авилгатай тэмцэх газар шилжүүлээд эрд зориг гаргаад манлайлаад санаачлаад явж ирсэн Батмарын энх хоёр гишүүнийг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаа. Өнөөдөр Монголд хулгай байхгүй гэж ярил Баатар гүшүүнэ. Энд та итгэхгүй, ард түмэн итгэж гэнэ үү? Ийм учраас хулгайтай тэмцэх нь өөрөөгөө нэг засагт гэрүүл шиг эсн толгоогоо чи тэнийг харахгүй байна гэж байхгүй байна гэж ярих бол үнэхээр Монголын эмгэнэл болно. Ийм учраас өнөөдөр энийг дасан зогсоох ёстой. Тэмцэх ёстой, нэг талд нь гарах ёстой. Гэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй. Бас ял завшуулж болохгүй. Энэ бол хууль сахиулах, хэрэгжүүлэх ажлын үндсэн зарчим. Өнөөдөр иргэдийн улс төр төрд итгэл буурч бохимдол өсөж байгаагийн гол шалтгаан бол ерөөсөө л энэ дарга нарын энэ авилга хулгай хэвтэрлээ гэдэг л ийм шүүмжил байна шүү дээ. Энэ дээр бид бодиттой арга хэмжээ авч тэмцэхгүй бол ард түмнийхээ итгэлийг олохгүй бол энэ арчлалын хамгийн том дайсан бол өнөөдөр авилгал болчиход байна. Авилгатай тэмцэхээр тэгэхээр дарангуул гэж ярьдаг болсон. Хүн биш хууль засагладаг нийгмийг бий болгоё гэхээр хууль засаглахаар тэрний дарангуул гэдэг болсон. Ийм учраас энэ төрийн хууль сахиулах ажил гэдэг бол хэн бугаач гэсэн хуулийн эрхтгш байж шалгуулж нэгүл нэр төрөө цэвэрлж нэгүл энэ асуудлыг мухарлж явах хэрэгтэй. Энэ нэг баахан шуугаад 22 оны 23 оны нөгөө
22 оны нүүрснийгээд жагсаалыг та бүхэн санаж байгаа. Ард иргэд залуучууд яаж шаардаж хашгислаа. Энэ олон хэрэгүүд зарлаад байдаг. Цуутай хөхөн хөрөнгө өгдөг шиг шалгаддаг, мухарддаг учраас ард түмэн бухимдаад байна. Ийм учраас энэ хэрэгүүдийг мухарлаж үнэн бол үнэн, худлагдгийг худлын тогтоож ард иргэдэд мэдээлэх ийм үүрэгтэйгээр хууль зүйн дотоод хэргийн сайд бас томилогдож байгаа. Гэхдээ хууль зүйн дотоод хэргийн сайд бол улс төрийн үйл буюу хүсэл зориг илэрхийлэгч болохоос биш, хэрэг мөрддөг, шалгадаг, хэргийн мөрдөн байцаалтанд оролцдог, нөлөөлдөг тийм субъект биш. Ерөнхий сайд ч тийм ирэхгүй. Хэрэг уншаад хөөцөлтөд явдаг хүн биш. Ийм учраас энэ 2022 онд иргэдийн шаардлага жагсаалын дагуу улсын хурал нээлттэй сонсгол зохион байгуулж, нүүрсний салбарт байгаа хулгай зэлгийг илчлэх, ил тод байдлыг хангах, төрийн хяналтыг сайжруулах анхны том алхмаа хийсэн. Иргэдийн мэд хэрхийг хангасан. Энэ иргэдийн мэд хэрхийг хангасны хүрээнд хууль хяналтын байгууллагуудын ажил хэрэг хөөцөлтгүйгээр шалгагдаад явж ирсэн. Сая 5 толгой компани дээр онцгой дэглэн тогтооход дотоод хяналт шалгалтанд шалгаад эхэлсэн чинь тэр нүүрсний сонсголоор эргэжсэн асуудлууд үнэн хэрэг дээрээ үнэн бодтой юм байна гэдгийг халуут хууль хяналтын байгууллага шилжүүлээ шалгах явцад олон асуудлууд гарч идэрч ирсэн. Энэ бол ард түмний хүсэл зоригоор хийгдсэн ажил аа.